Ёс зүйн хорооны 2025 оны төлөв байдлын тайлангаас. Ёс зүйн хороо 2025-аас 2028 оны стратеги төлөвлөгөөнд хариуцлагатай, тэгшүүртэй эмчтэй, итгэл даах зарчмыг хэвшүүлсэн суралцагч ёс зүйд төрийн албыг хөгжүүлэх эрхэм зорилгыг дэвшүүллээ. Байгууллагын ёс зүй сахилга хариуцлагыг анх удаа үнэлж, төрийн болон нутгийн захиргааны 91 байгууллагын 3156 салбар нэгжийн түвшинд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих нэгдсэн системийг бүрдүүллээ. Ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгэрүүлэх үйл ажиллагааны тогтолцооны зураглалыг тодорхойлж, сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах нэгдсэн системийг бий болголоо. 2025 онд ёс зүйн 100 сурагч багш бэлтгэж, сургалт, зөвлөгөөн, хэлэлцүүлэгт давхар зүүн тоогоор 348,191 төгрөгийн албан хаагч хамрагдсныг өмнөх онтой харьцуулахад 57.6%-аар өссөн үзүүлэлттэй байна. Мөсөлсөн хөгжил төрийн албаны манлайлал зөвлөгөөнийг зохион байгуулж 3900 ёс зүйн дэд хорооны гишүүнийг хамрууллаа. 2024 онд ёстой зүйтэй, 2025 онд хүндлий, энерги, нөлөөллийн аяныг жил бүрийн 11-р сард өрнүүлж хэвшээд байна. 2024 онд 595, 2025 онд 467 ёс зүйн гомдол мэдээлэл бүртгэгдэж, гомдол мэдээллийн тоо өмнөх оноос 21.5%-аар буурсан байна. Ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчил гаргах шалтгаан нөхцөлийг тодорхойлж, судалгааны суурь аргачлалыг бий болголоо. Ёс зүйн зөрчил гаргах эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, соён гэгэрүүлэх үйл ажиллагааг оновчтой төлөвлөн хэрэгжүүлэх эрсдлийн үнэлгээний тогтолцоог бүрдүүллээ. Төрийн албаны ёс зүйн индекс тодорхойлох, агуулга, бүрэлдэхүүн, хүрийг харьцуулан судалж, бодлого үйл ажиллагаанд ашиглаж байна. Ёс зүйн зөрчлийн бүртгэл хяналтын дэд системийг нэвтрүүлж, дэд хорооны үйл ажиллагаанд хяналт тавих боломж бүрдсэн. Ёс зүйн хорооноос 2026 оныг түншлэл хамтын ажиллагааны жил болгон зарлаж, төрийн албан хаагчийн ёс зүй сахилга хариуцлагын үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилт тавин, иргэдийн төр тэтгэх итгэлийг бэхжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.